За үзэгч та бүхэндээ энэ амралтын өдрийн мэнд хүргэе. За цаг үе бааз сэдв ярилцлага эхэлж байна. За өнөөдрийн манай зочноор Монгол Сувг ухааны Монокул академийн тэргүүн доктор Зулагийн Баттавтхан оролцож байна. За үзэгчтэй өмнөөс танд энэ өдрийн мэнд хүргэе. За та бүхэнд бол нийт үзэгчдийн өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр та бид хоёрын одоо ярилцж байгаа энэ цаг мөч бол их онцлогтой. За өөрөөр хэлэх юм бол энэ эдийн засгийн хямрал, за түүнээс үүдэлтэй одоо засаглалын хямрал, нийгмийн хямрал юу гэдгийг их олон хямралууд үргэлжилсэн. Яг үүндээ бол ард түмэн нэг тийм одоо улс орон маань ч тэр хаашаа явах зүг чигээ одоо их тодорхойгүй тийм нөхцөл байдалд болж байна л да. Тэгэхээр яг өнөөдрийн энэ цаг үеийг та судлаач хүний хувьд юу гэж харж байна вэ? Энэ яг өнөөдрийн нөхцөл байдлыг товчоор тодорхойлъё. Тий, ер нь бол бид нар социализмын 70 жил болвол социализмын материал техникийн бааз байгуулах гэж байна гэд харах зүгтээ, зорих одоо зүйлтэй, хүрэх цэгтэй нэг юм тодорхой явсан шүү дээ, тий? Буруу зөв нь хамаагүй. Дараа нь 90 оноос хойш өнөөдрийг хүртэл манай монголчууд бид нар арчилсан нийгмийг байгуулах гэж байна, арчлыг тогтоох гэж байна гэд бас нэг харах зүгтээ, бас нэг хүрэх цэгтэй, зоригтой, чиглэлтэй юм руу явж ирсэн. За одоо сүүлийн хэдэн жилийн амьдралаас бол нөгөө итгэж явсан зах зээл нь байхгүй худлаа болохыг ойлгочлоо. Нөгөө итгэж явсан, мөрөөж явсан арчлал нь байхгүй худлаа гэдгийг ойлгочлоо. Тэгээд нөгөө бизнес нь дампуурчлаа, эдийн засаг мөнгө санхүүнд дампуурчлаа. Тэрийгээ дагаад одоо нөгөө нийгэмд нэг жаахан өндийж ирж исэн бусад салбарууд нь бүгд ийм дампуурлын байдалд орчлоо шүү дээ, тий. Тэгээ ерөнхийдөө Монголын 3 сая ард түмэн бол нэг тийм ирээдүйд итгэлгүй, хонглын үзүүрт харах гэрэлгүй, юунд зүтгээд юунд хаана хүрэх гэдэг ийм тодорхойгүй болчоор хүн их тийм урамгүй болно гэдэг юм уу да, тий. Нэг тийм урам зориггүй л болд юм байна л да. Одоо яг ард түмэн үндэстнэрээ нэг тийм урам зориггүй байж байгаа. Тийм юмыг л би сүүлийн үед их хүчтэй мэдрээд байна. Ямар ч салбарын, ямар ч хүнтэй уулзахад л нэг тийм ирээдүйд итгэлгүй, гунцсан, гуньсан, тэгээд нэг тийм эргэлдсэн, итгэл алдарсан, тэгээд нэг ийм тодорхой зориг байхгүй, хүрэх цэг оргил байхгүй. Нэг юм яахаа мэдхэ байдсан. Тэгээд нэг ингээд нэг ботго дором нэг гацаад ороод эргэжээдэг шиг нэг тийм өдөр сарыг өнгөрөөгөөд эргэлдэж ятсан нэг тийм байдал сүүлийн хэдэн сар, ялангуяа энэ 15 оны хавраас хойш энэ эдийн засгийн хямрал бүр хүчтэй болсноос хойш хүчтэй ажиглагдаж байна. Би бол нийгэм олонний дунд явж байна. Сая одоо Баруун Алтай, Баруун аймагуудаар бүр малчтын гэр хотоор яваад ингээд лекц уншаад сонгийн гэрэл ажил хийгээд ирэхтэл одоо ерөөсөө бүр тийм мэдрэгдэж байна. Тэгэхээр бүр баруун хязгаарын малчин айлд малчин хүний сэтгэл зүрхэнд энэ очсон байна гэдэг чинь энэ нийгмийг хамарцсан юм болоо даа гэж харж байна л да. Энэ яг юунаас юутай холбоотой вэ? Өөрөөр хэлэх юм бол улс орон одоо үнэхээр тэр одоо тэнд хүрэх ёстой одоо хүмүүсийн үнд цэвэл юу байдгийг, нийгмийн хувьд алсын харааны юу байдгийг тэр болгоонууд л тодорхойгүйгээс болсон уу? Эсвэл тий, ерөөсөө л одоо энэ эдийн засаг хямарсан, санхүү мөнгө байхгүй болсон, бизнес зогсож гин гэдэг талаас харах ганцхан харах бол дэндүү явцсан байна. Дэндүү туйлшрамтгай байна. Мөнгө санхүү байлаа, тодорхой хэмжээнд байлаа. Одоо өнөөдрийг бодоход бас байлглаа, тий. Тэгээд өнөөдөр ч гэсэн одоо Чингис хааны нэрийг барайл янз янзын бонд гаргаад үр зээлийг мөн чихээр нь тавиал авчраал ард түмний нуруунд дээр үр зээл оолоо л байна. Тэглээгээд мөнгө байлээгээд юу ч шийдсэнгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө мөнгө байгаад шийдэх нэг хэрэг, ухаан байгаад шийдэх нэг хэрэг. Маш асар бага мөнгөөр ухаан байвал олон зүйлийг шийдэж болох байхгүй. Гэтэл асар их мөнгө байгаад ухаан байхгүй хүмүүс юу ч хийж чадахгүй улс орныг илгэр нь мөлхүүлдэг тод жишээ энэ байна л да. Тэгээ би өөр одоо нэлээд олон лекц, нэлээд олон нэвтрүүлэг дамжуулаад би энэ монголчуудад хэлээл байгаа. Энэ саарл ордон дотор чинь тэр барууны орнуудад, тэр дэлхийд алдартай их сургуулиудад, хүн болгоны очиж сурдаг их сургуулиудад сураад ирсэн өөрийгөө мундаг барууны боловсралтай мэдлэгтэй гэд гайхуулаад байгаа хүмүүс хэдэн зуугаараа шавж суучгаад өнөөдөр Монголд 3 сая хүн амтай, энэ их газар нутагтай, энэ их баялагтай, энэ их амьдрах чадвартай, энэ их малтай ард түмнийг ийм ядуу амьдруулж шин. Тэгэхэд Чингис хаан ганц дээд сургууль, ганц дунд сургууль, ганц цэцэрлэгдэж сураагүй. Тэгээд тэр хүн дэлхийг яад хүртгэж чадчихсан. Тэгэхээр ямар бага мөнгөөр ухаан байвал их зүйлийг шийдэж болдог. Харин ямар их мөнгө байгаад ухаан байхгүй л юу ч шийдэж чаддгүй илгээр нэвтүүлж болдгийн тод жишээл энэ явж байна л да. Тэр нөгөө их баруунд одоо боловсрал эзэмшсэн, за энэ зах зээлийг одоо үнэхээр жинхэнэ утгаараа судалсан гэдэг. Тэр хүмүүс маань уг нь бол одоо Монголын шилдэг хөвгүүд л өнөөдөр улс орныг удирдах байгаа гэж бид хардаг. Тэр хүмүүс эсвэл тэр хүмүүсийн одоо сурсан тэр сургаалт нь байна уу? Эсвэл тэр тогтолцоонд өөрөөр хэлэх юм бол одоо тэр хувь хүн улс орноо хөгжүүлэх одоо асар их хүсэл тэмүүлэлтэй байгаад ч нөгөө тогтолцоо нь одоо буруу бол тэнд эрг шуурга нь болоод эргэлдээд явчихдаг. Аль аль нь байдаг юм шиг байгаа. Би одоо 21-р зууны боолчлогдсон дэлхий ба Монгол аврал гэдэг ном бичиж байна.
Тэгээ энийг бас дэлхийд баруунд өгөх гээд ингээд ажиллаж байна. Тэгээ үнэхээр хүн төрөлхтөн бол ганц эдийн засгийн алуурт санхүүгийн алуурт өртөөд эдийн засгийн санхүүгээр алагдсан биш байна. Алуулсан биш байна. Ерөөсөө энэ эдийн засгийн санхүүгийн алуураас өмнө хамгийн эхэлж хүн төрөлхтнийг ийм боол болгож авах, ингэж доройтуулж авах, арчаагүй болгож авахын тулд бол энэ оюун санааны боолчлыг хэрэгжүүлсэн байна. Тэгээ энэ оюун санааны боолчл дотроо мэдлэгийн боолчлол, сэтгэхүйн материалчлалын боолчлол, зөв мэлгийн боолчлол гэдэг юмыг бол маш хүчтэй хийсэн байна л да. Тэгээ одоо энэ дэлхийд дээр сүүлийн одоо Чингис хаанаас хойш хэрэгжүүлж ирсэн энэ муухай одоо далд боолчлолын бодлогууд тэгээ энэ боолчлоо хэрэгжүүлэхийн тулд нэвтрүүлсэн тэр тогтолцоонууд энийг л би одоо сүүлийн үед их тод харж эхэлж байна. Тэгэхээр зэрэг одоо ерөөсөө тэр Чингис хаанаас хойш 1229 оноос хойш энэ еврейчүүд тэр Сион гэдэг хэдэн нөхдүүд нийлж байгаа л тэгэл энэ дэлхийг боолчлохын тулд улс төрд нь ямар тогтолцоо оруулах юм, төрд нь ямар тогтолцоо оруулахын, засаглалд нь ямар тогтолцоо, эдийн засаг нийгэмд нь боловсрол оюун санаанд нь мэдлэгт нь ямар тогтолцоо оруулах ингээ бүр хэлцэж хагаад энэ өнөөдрийн энэ засаж болохгүй байгаа тогтолцоогоор нь л өөрчлөхгүй бол хэн ч ороод тэрлүү засаж болохгүй байгаа энэ муухай юмыг хийцэн байгаа байхгүй. Тэгээ 800 жил хэрэгжүүлээ ирсэн. Тэгээ энэ сарл ордон дотор сууж байгаа Монголын өндөр албан тушаалуудыг эзлээ сууц энэ усууд чи өөрсдөө Харвард, Кембриж хаанч төгссөн гэдэг төгслөөгöd гавьяа байхгүй. Яагаад гэвэл тэдний тогтолцоо тэр амар хүмүүсийн 800 жил хэрэгжүүлсэн тогтолцоо. Тэрэн дээр би бас луврын аргыг эдэр заалгачаад ирсэн. Ховдгийн эрдмийг заалгачаад ирсэн. Луврдах, ховдоглох ухааныг заалгачаад ирсэн хүмүүс чинь застдаг, төвшдөгдөг, сайн сайхан болгодгийг заалгаагүй ирсэн. Угаасаа энэ тогтолцоо нь өөрөө луврддаг, ховдголдог, иддэг, шундаг тогтолцоо болохоос биш застдаг, төвшдөгдөг, сайн сайхан болгодог бас тогтолцоо биш. Ингээд тогтолцоо ч тийм тогтолцоод сурсан заалгасан хүмүүс нь ч тийм эрдэм ухаан заалгачаад ирж байгаа болохоор эний чи Монголыг энээс аврах хүсэл алга ба штэ эднэрт. Хүсэл байгаа бол Монголын одоо ээжийн охтууд аавын хүүгүүд эднэрээр хязгаарлагдахгүй шүү дээ. Энэ өчнөө сайхан өөрөөр хараад өөрөөр гарц гаргалгаа болоод сууж байгаа хүмүүс байна. Дуудаад уулзалт, үндэсний хэмжээний чуулган уулзалт хий. Тэгээ хүн болгонд байгаа санаа оноог гаргаад ир. Нэгтгэж байгаа тэндээс хамгийн шалгарсан Монголын өнөөгийн нөхцөлд хамгийн таархуудыг аваад тэгээд энийгээ бодлого болгоо хэрэгжүүлээд явыг бол уг нь хийх хүн аргаа болдог, хийх хүн шалтгаан болдог гэж. Хийгээд сэтгэл өвөрлөх юм бол хийх боломжууд байна. Яагаад өдрөөс өдөрт нуруу унж байгаа энэ барууны боолчлын тогтолцоог өнөөдөр Монголд авчирч арчлын зам мөргөж худлаа итгүүлээд тархуугаад худлаа хэрэгжүүлэх гэж зүтгэж байгаа юм бэ. Боол арчлын биш боолчлын тогтолцоо хэрэгжээд байна шүү дээ. Та бид хоёр өнөөдөр та бид хоёр мэдлэгээрээ боолчлогдсон, сэтгүүгээрээ боолчлогдсон. Зүм мэдрэмж, оюун бэлэг энэ тарих ухаан бүх юмараа боолчлогдсон. Энүүгээрээ боолчлогчоор хүн чинь зүгээр л зомби болчихдээ юм. Зомби болсон хүнийг дараа нь мөнгө, доллар, эд материал, хаус, машин, хувцс хунар, хоол хүнсээр боолчлох бүр амархан байт юм. Тэгээд тэр юмар нь боолчлоод ирэхин цаг тэрийг атгадаг юм нь доллар. Яг л доллараар барьчих байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр бид нар бол 800 жилийн боолчлын еврейчүүдийн хэрэгжүүлсэн боолчлын тогтолцоон дотор өнөөдөр соёлтой, хэрэггүй, хумсгүй одоо нэг боловсон ажлын 8 цаг ажилдаг юм болоод л болцсон сууж шин. Яг хоо дэлхийн нийтээр яг өнөөдөр энэ асуудлыг бас ярьж лээ. Их олон ном зохиолууд ч гэсэн гарч ийн одоо цөөхөн эдэн гэр бүл эрх мэдлээ тогтоохын тулд за нэг үндэстэн одоо бусдыг одоо баялагийг нь сорохын тулд гэж маш олон онлууд энэ зүйлүүдийг ингэж ярьж байна. Тэгээд бид нар ер нь нөгөө талаас ер нь Монгол ер нь тэгээд дангаараа одоо яваад хайчих юм бэ гэдгийг бас сургуулж тавьдаг штеп. Тэгээд яах ёстой вэ? Одоо жишээ нь Скандинавын орнууд өөрсдөө арга замыг хөөчлөө штеп. Өөрсдөө арга түмнийг тодорхой түвшинд хүнлэг энэрнгүү нийгэмд амьдруулад болж байна. Тэ? Өнөөдөр Латин Америкийн орнууд Америкийг аль хэдийн эсэргүүцээд өөрсдөө замаар явсан. Тэр явсан мундаг ууга чавсаас ихсүүлээд ерөнхийлөгч нарыг эднэр цуулаад хороогоод одоо дуусч байна тий. Тэгсэн ч гэсэн залгамжлагчид нь гарч ирээд өөрсдийнхөө замаар явж байна. Ард түмнээ одоо сайн сайхан зам руу хөтлж чадчихжээ. Жишээ нь Бразилийн ерөнхийлөгч бол 2000-аас 2008 онд 8 жилийн дотор өөрийнхөө улсын 20 сая ажилгүйчүүдийг ажилтаа болгосон байхгүй. Болж шít. Болж байна. Жишээ нь өнөөдөр одоо хичнээн дэлхийн ертөнцөөс хязгаарлагдсан ч гэсэн тийм хязгаарлагдмал бай гэж хэлэхгүй байгаа. Гэхдээ тодорхой хэмжээгээр дэлхийн ертөнцтэй нээлттэй харилцаа холбоотой байх ёстой. Тэгтэл хойд солонгос одоо бас тодорхой хэмжээгээр ингээл өөрийгөө хинч яаж чадахгүй шүү дээ. Цөмийн зэвсгээ туршаал өөрийнхөө улс орныг хамгаалах гадны дайралтаас хамгаалаад болж л байна. Тэр ерөөсөө болохгүй юм алга байна те. Мэдээж ард түмэн нь бол бас тодорхой хэмжээгээр зовж байгаа нь үнэн. Гэхдээ тэрийгээ сайжруулах цаг тэр зэвсэг техникийн улс орныхаа аюулгүй байдлыг хангацсны дараа ард түмний үүдэн татах юм бас байгаа л байлгүй те. Гэх мэтлэн
Хүн одоо бол тэгэл Арабын улс үндэстнүүд жишээ нь одоо Ливийн удирдагч байсан Каддафи, Хуранда Каддафи. Каддафи бол ямар том социалист нийгмийг тэр хүн тэр улс орондоо байгуулсан. Ард түмнээ ямар боловсралгүй үн төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ, үн төлбөргүй боловсрал бүх юмар үйлчлэхээс гадна дундаж ажилтны цалин $850 хүрсэн. Төрсөн хүүхдэд $12,000 шууд өгдөг. Ямар том социализм хүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулж чадсан. Тэгэл өнөөдөр дахиад нөгөө Америкчууд устгахчлаа шүү дээ, тий. Тэгээ өнөөдөр Ливийн ард түмэн тэр үед бол дарангуйлагчийг алчлаа гэж баярлж байсан бол өнөөдөр үндэснийхээ том удирдагчийг бид нар хорооччихгээд гаслаа сууж байна. Энийг дэлхийн нийтээр бид нар харж л байна. Тэгэхээр энэ одоо бид нар өөрийнхөө замналыг хайх хэрэгтэй байхгүй юу? Энэ 3 сая ард түмэн бол ард түмэн. Мууд сайн ч ард түмэн. Энэ ард түмэн өөрийнхөө замаар явах хэрэгтэй. Хэрвээ тийм ирэх байхгүй бол энэ дэлхийг глобалчил гэж солиорох хэрэг байхгүй. Бид нар 3 сая ард түмэн өөрсдийнхөө замыг сонгоод нөгөө хүний ирэхээр жарахаар өөрөө ирэхээр зов. Бид нар сүүлийн 800 жил хүний ирэхээр зовлоо. Шашны ирэхээр нэг хэсэг зовлоо. Манжийн ирэхээр нэг хэсэг зовлоо. Хятадын гоминданы ирэхээр нэг хэсэг зовлоо. Оросын ирэхээр 70 жил зовлоо. Өнөөдөр Америкийн ирэхээр өнөөдөр бид нар долларын ирэхээр 25 жил зовоод цаашаа хэдий хүртэл зовхон ч тодорхойгүй сууж байна. Тэгэхээр бид нар энэ хорвоо зовох гэж ирдэг байхгүй. Хүн сайн сайхан амьдрах гэж, өөдөл дэвших гэж, тийм ээ? Үр удмаа үлдээх гэж, улс орноо хамаарах гэж, хойч үедээ энэ улс орн шиг улс орныг өгөх гэж гэрэл гэгээтэй зорилгыг тавьж хүн энэ дэлхийд ирдэг. Тэгээд яадаг энэ амьдрал чинь там зовлон болчихоор хүмүүс одоо яах юм бэ? Одоо сүүлийн үед амиа хорлолт ихсчихлээ шүү дээ нийгэмд. Яах юм? Өр зээлтэй байна. Нийгмийн асуудалтай байна. Тэгээ энэ нийгэм чинь өөрөө хүнийг гэмт хэрэгээс авардаг, муу мухагаас авардаг, сэргийлдэг, хамгаалдаг нийгэм биш. Тэрлүү түлхдэг, аваачдаг. Хүн зүгээр л явж байгаа л гэмт хэрэгтэн болчихж байна. Ийм сонин тогтолцоо. Тэгээ эн чинь одоо нийгмийн амьдралын салбарт байгаа сэхэлэг, оюунлаг, ухаалаг бүх хүмүүс тогтолцоог нь өөрчлөхгүй болохгүй гэдэг байгаа. Энэ нийгэм оронгороо биш байхгүй. Энэ нийгэм гэж хэлэхэд хэцүү зүйл. Сэг сүг болцсон зүйл. Энэ оронгороо биш. Тэгээд одоо саяхан тэр боловсролын 100 чухал сэдв гэдгээр боловсролын сэдв хөндөгдөд боловсролын хүмүүс ярьж байна л да. Тэн дотор тэр боловсролын яамны яриад сайдыг яриа сууж байгаа тэр сэтгүүлч рүү уурлаа, загнаж байгаа, аашилж байгаа ярьж байгаа юм нэр үнэхээр яана энэ хүнийг өөрчлөхгүй бол би хэлээд байгаа мөн олон ч нэвтрүүлэг лекц дамжуулж хэлж хүнээ засахгүй бол юу ч засагдахгүй. Хүнээ засчвал засагдсан хүн чинь ойр орчин улс орон гэр охин амьдрал бүх юма засаа явчихдаг. Тэгэхээр энэ Монголын төр засагт Монголын ард түмэнд өнөөдөр өөрийн гэсэн сонголт хэрэгтэй. Өөрийн хөгжлийнхөө замыг өөрөө сонгох тэр эрхчлөө хэрэгтэй. Бид нар яагаад Америкийн тулгсан замаар яваад байгаа юм? Яагаад долларын тулгсан замаар яваад байгаа юм? Яагаад эдийн засгийн алуурчин санхүүгийн алуурчдын тулгсан замаар яваад байгаа юм? Яагаад оюун санааны боолчл хийдсэн хүмүүсийн замаар яваад байгаа юм? Үгүй мэдсэн бол бид нар зөв замаа өөрсдөө олох хэрэгтэй шүү дээ. Сонгох хэрэгтэй байх хэрэгтэй. Тогтолцоо гэснээс яг өнөөдөр ингээд нөгөө ард түмэн бас өөрсдөө ингээд нөгөө 76 хүнээс сонгодог. 76 хүнээс сонгочоод дараа нь одоо 4 жил нөгөө 76-гаа одоо занаал зүхвэл за ингээд мууг ин гайхаа суугаад идэг. Яг үүндээ бол ямар ард түмэн байна? Тим төр байдгаа л гэж байдаг. Өөрсдийнхөө төлөөлөл тусгалан л одоо тэр шийдвэр гаргагчд болчиход тэр парламент болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө ард түмэн өнөөдөр бас болохгүй бүтэхгүй болгоныг нөгөө за энэ төр засгал гэж суугаад идэг. Гэтэл хүнээ хөгжүүлэх гэж та хэллээ. Тэр хүнээ хөгжүүлэх тал дээр ер нь яах ёстой юм бэ? Хүмүүс өөрсдөө одоо энэ дээр хөгжих ёстой. Жишээ нь юм байхгүй юу? Монгол улсын ерөнхийлөгчөөр Илвэг Дорж гэдэг хүн суулаа. Жишээ нь за Очир Батыг Багван дээр солилоо. Багвандыг энх хоёроор солилоо. Энх хоёрыг Илвэг Доржоор солилоо. Одоо Илвэг Дорж хинээр солив. Яг нэг стандартаар бэлтгэсэн. Нэг ижил оюун сэтгүүтэй болсон, нэг ижил мэдлэгтэй болсон, нэг ижил зүрх сэтгэлтэй болсон. Энэ хүн тоосх болсон, хүн робот, хүн зомби болсон хүмүүсийг саяыг цолсон, хідэн тэр бумыг цолсон. Энэ өөрчлөгдөхгүй байхгүй юу? Тэгэхээр Илвэг Доржийг шал өөр үндэснийхээ эрх ашигын төлөө зорддог заяа. Ард түмнийхээ сайн сайхны төлөө зорддог, тэмүүлдэг. Тийм өөр стандарттай хүмүүр солихгүй бол эн чинь явахгүй шүү дээ. Явахгүй байна те. За тэгээд цаашаа гарна. Ерөнхий сайд сайхан бэлгийг өөр хідэн ч тэр бум одоо энийг солиод ийм ижилхэн стандартаар бэлтгэгдсэн, ийм ижилхэн үзэл бодолтой, ийм ижилхэн мэдлэг оюунтай ийм хүмүүсээр солиод энэ явахгүй байхгүй. Сүүлийн 20 хэдэн жил надад улс төрөөс гараагүй яг тийм тоон дотор байсан, эргэлдсэн. Одоо хинээр нь солиод, жишээний сайд дарга нарыг одоо хинээр солиод зүгээр л намтраа баяжуулж шít. Одоо их хурлын гишүүн байсан, тэдээс тэд донд тийм юмний сайдар суус. Монголын төлөө юу хийж байгаа, юу ч хийсэнгүй шít. Хийхгүй байгаагийн баталгаа нь намайг бодвол үгүйсгэж чинь гэж хэлэх байх. Хийхгүй байгаагийн баталгаа нь Монгол улс илгэр хөвтөд шít.
Эднэр хөгжүүлээлээдэг, том юм яриалээдэг, том мөнгө яриалээдэг, улсын төсвийн ихсээлээдэг. Тэгэл зардал нь төрийнхэн зардал ихсээлээдэг. Монгол ус илгээр хөвтээлээдэг, ард түмэн зовоолдог. Тэгэхээр нөгөө фэйсбુક дээр гарцсан байсан шүү дээ. Гурав энэ их газар нутагтай, энэ их цөөхөн хамтаа, энэ их малтай баялагтай энэ ард түмнийг ийм ядуу амьдруулна гэдэг. Мөнч том ухаанаа гэж. Нэрээ мөнч том ухаан байхгүй юу? Мөнч том ухаан. Тэгэхээр зэрэг энэ чинь бол одоо ядтын шорон төмөн хүнийг сайхан амьдруулахтай, хоолтой, устай, ундтай амьдруулахын хажууд бол энэ чинь зүгээр би хэлжсэн. Би өмнө бас нэг нэвтрүүлэгт оруулсан. Тэр бол одоо интеграл дифференциал тэгш тэгэл бодож байгаатай адилхан хүнд ажил. Энэ манай 3 сая ард түмнийг сайхан амьдруулах гэдэг бол зүгээр 4 арган арифметикийн 4 арган үйлдэл байхгүй. Ийм л юм хийж чадахгүй. Тийм амархан гэж үү? Үтэхгүй байдгийг. Одоо тэгээд за энэ хэдийг бүгд нэг стандарт их гэдэг одоо шинэ хүнээр солилоо гэж бодъё. Та тухайлбал одоо хэн байх юм бэ? Хэнийг сонгох юм бэ? Яг одоогор бол сүүлийн 25 жил монголчууд чинь долларын араас орцсон. Долларт нүдээ ухаас өхөөс буцахгүй, нүдээ чухаад өгж гин, одоо биеч дэвсээд өгж гин, албан тушаалаач худалдаад өгж гин. Ингээд одоо эн чинь бол одоо жишээ нь би сая улс төр бас энэ Монголыг өөрчлөх юм бодоол байна л да. Тэгэл одоо сая хэд хэдэн хүнтэй уулзаал одоо нийлээ нэгдээ, хүч оюунаа нэгтгэх, үйл эргээ нэгтгэх, Монголын төлөө зүтгэе гэл ингэхэд бүгдээрээ л заа гэж. Яг бүгдээрээ нийлээд уулзах ихд уулзах байхгүй. Нөгөө Монголын төлөө ярьдаг, хэлдэг, шудраг дүр төрх хэсэгдэг тэр усч бүгд байхгүй. Наана бол одоо бүгдээ шүүмжлээл яриад шүүмжлээд болохгүй байна. Одоо өөрчлөх хэрэгтэй гэж яриад. Тэгэхээр энэ зэрэг би хэллээгүй. Надад ийм Монгол улсыг өөрчлөх хөгжлийн загвар байна. Гарц гаргалгаа байна, онол хууль нь байна. Мөрийн хөтөлбөр нь байна. Үндсэн хуулийн цоошин хувилбар нь байна. Энийг ажил хэрэг болгоё. Би бас улс төрд ороогүй ч гэсэн наан энэ орох бүх бэлтгэлээ хийцсэн. Улс төрд өнөөдөр ардчлан нам нь байна уу, Монгол ардын нам нь байна уу, Монгол ардын хувьсгалт нам нь байна уу, элвэг дөржин байна уу, энх баяр нь байна уу, сайхан бэлэг нь байна уу, Норвей алтан уяг нь хэн байх нь, ямар хүчин байх нь хамаагүй. Эднэрт Монгол улсыг аврах, гарц гаргалгаа онол хууль, хөгжил юу ч байхгүй. Надад бол байна. Ийм юмгүйгээр хийдгүй юм л да энийг. Улс төр гэдэг чинь асар том төлөвлөгөөтэй, асар том загвартай, онолтой уйлтай, асар том мөрийн хөтөлбөртэй байж хийдэг. Бодлоготой байж хийдэг. Эднэрт бодлого алга, мөрийн хөтөлбөр алга, онол хууль алга, гарц гаргалгаа алга, шийдэл алга, тий хөгжлийн загвар алга. Ийм хоосон амьтад чинь зүгээр л мөнгө ярихаас, доллар ярихаас, тий бонд бодохоос өөр юу бодох юм бэ? Улс орны хөгжлийн төлөвлөгөө, загвар, онол за энийг одоо тийм амархан зүйл үү? Одоо тухайлбал та бүгдийг гаргачихсан гэж байна шүү дээ. Нэг хүн ингээл бодож сууж байгаа л гаргачих тийм амархан зүйл. Хятадыг өлсгөлөнгөөс аварсан хүний Дэн Сяопин гэж хүн байдаг. Дэн Сяопин гэдэг хүний шинэ эргэлтийн бодлого буюу чөлөөт эдийн засгийн бодлого, чөлөөт эргэлтийн бодлого гэдэг юм аварсан. Мао Цзэдун бол зүгээр л хувьсгалч байсан. Зүгээр л тэр хятадын нийгмийг хувьсгал хийгээд нэг төлөвөөс нөгөө төлөв шилжүүлсэн. Тэр нөгөө төлөвт шилжихэд нөгөө төлөвийн бодит ажил болгосон тэр онолыг Дэн Сяопин гэдэг хүн боловсруулсан. Тэгээд Дэн Сяопины төвөр зохиолууд байгаа. Тэрний тэр 3 дугаар бот тэр Дэн Сяопины тэр чөлөөт эдийн засгийн бодлого гэдэг тэр эдийн засгийн чөлөөлж ээж хүн болгоныг жижиг дунд бизнес эрхэлдэг. Хэн нэг одоо компани захирал ажил олгогч боссын зан ааш илүү дутуу өгөх мөнгө цалингаас хамааралгүйгээр өөрөө хүслээрээ дуртай хөдөлмөрөө эрхлээд өөрөө баягч багч орлогоо өөрөө олоод өөрийнхөө эрх чөлөөгөөр өөрийнхөө оюун сэтгүү өөрийнхөө ариун цагаан хөдөлмөрөөр өөрөө орлогоо олоод өөрөө тэрийгэ захиран зарцуулаад өөрөө эрх чөлөөтэй амьдрах хөдөлмөрөө боолчлуулахгүй байх оюун санаагаа боолчлуулахгүй байх цалин хөлсөө боолчлуулахгүй байх энэ арчлын үр дүнд одоо хятад өнөөдөр энэ шорон түмэн хятад өнөөдөр одоо бүгд ажлын байртай бүгд орлоготой болсон байхгүй. Гэтэл өнөөдөр монголчуудын ажлын байр нь баталгаагүй. Хизээч хөөгдөж магадгүй. Ажлын байр дээр зарцуулсан хөдөлмөр шиг цалин авч чадахгүй. Амьдралаа хангасан цалин авч чадахгүй. Тэгээд ажлын цагаар уягдана. Ялангуяа яг хувийн секторт ажиллаж байгаа хүмүүс бол 10 хэдэн цаг ажиллаж байна. Ажлынхаа цагаар боолчлогдно. Хөдөлмөрөөрөө боолчлогдно. Хөдөлмөрсөн хэрээрээ цалингаа авч чадахгүй. Ингээд энэ ажлын байран дээр чинь хэн нэг босс компани захирал, хэн нэг дарга захирлын мэдлэлд орчхоор эн чинь хөдөлмөр боолчлогдоод байгаа байхгүй. Тэгвэл монголчууд 13 дугаар зуунд тэрнээс хойш уу яац бүгдээрээ мал малсан. Мал нь хинээс ч хараат ус ямар ч боол компани захирал дарга захирлын мэдлэг боолчлог цагийн боолчлог хөдөлмөрийн боолчлог хөлсний боолчлог ингэж өөрөө их дураараа чөлөөт хөдөлмөр эрхэлж тэрнийхээ хэрээр их баг орлого олоод орлогоо өөрөө дураараа захиран зарцуулаад ахуй амьдралаа өөрөө аваад явж ирсэн. Гэтэл өнөөдөр төрийн байгууллагын ажилтнуудын ажил хөдөлмөр амьдралын баталгаа төрийн байгууллагын захирлаас хамааралтай боолчлоо. Хувийн байгууллага компани захирлынхаас байна.
Ингээд бүх юм ийм хөдөлмөр нүртэл харахад ажлын байр олгоно л гэж энэ хүртэл хөдөлмөрийг болчихж байгаа хэлбэр байхгүй. Тэгэхээр энэ бүхнийг олж хараад хамгийн шударга, хамгийн одоо хүн өөрийнхөө эрх чөлөөгөөр хөдөлмөрлөөд ажлын байраа бэлдээд хөдөлмөрлөөд орлогоо олсон их бага орлогоо өөрөө захиран зарцуулаад амьдралаа өөрөө аваад явах. Энэ бүх эрх чөлөөг л олох бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгвэл төр засаг жишээ нь чи бит хоёрын гэрт ирээд ерхий сайд ирээ хоол хийж өгөх шаардлага байхгүй. Зүгээр л бит хоёрыг хоолоо олж идэх, тэгээ өөрөө хоолоо хийж идэх боломжоор л хангах хэрэгтэй байхгүй. Тэгээ нийгэм дотор чинь бүх юм энэ суурийн иргэн шилж ингээ бие биенээсээ хамааралтай болсон. Тэнд эдийн засаг бизнес нь зогсохтол энд хүмүүсийн тэнд эдийн засгийн эргэлт унахтал мөнгөний урсгал саад орохтол энд хүмүүсийн бизнес зогссон хүн гэртээ хоолтой байх үгүй. Хоол өөрөө хийж чадах үгүй гэдэг асуудал болох ч чадах байхгүй. Тэгэхээр төр гэдэг бол ийм бодлогын шинжтэй бүх нийтийг чөлөө төлмөр эрхлэх, чөлөөт орлого олох, гэр орондоо эзэн байх бүх боломжийг хангах тэр эрх зүйн орчин хууль нөхцөлийг л бүрдүүлэх хэрэгтэй болохоос биш төр гэдэг бол өмнөөс нь орж бүгдийг хийж өгдөг байгууллагыг хэлдэг юм л та. Та тогтолцоо гэснээс одоо энэ ер нь улсууд ярьдаг л да энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр юу ч одоо хийж чадахгүй. За Монгол улсын олон толгойтой байх ер нь тийм ганц ерөнхийлөгчийн цэцгэлтэй байж гэх юм их олон хувилбарууд гаргаж тавьдаг. Та яг энэ тогтолцоон дээр одоо таны тэр боловсруулсан зүйл дээр яаж туссан? Тийм жишээ наазах нь миний одоо загвараар бол жишээ нь ерөнхийлөгч байхгүй, ерөнхийлөгчийн тамгын газар байхгүй, улс төрийн намууд байхгүй, улс төрийн сонгуул байхгүй, яамдууд байхгүй. Жинхэнэ бодлогын сайдууд. Ерөнхий сайд, их хурл, урлагийн дор ерөнхий сайдын дор жинхэнэ бодлогын сайдууд. Тэр бодлогын сайд 100 ч байж бол хамаагүй. Яагаад тэрний дор нүсэр яам ажиллахгүй шүү. Тэр бодлогын сайд учраас тэрний дор зөвхөн л ажил, 10 хүнтэй ажлын аппарат л ажиллана. Тэр ажлын аппарат нь жишээ нь боловсролын яамны сайд байхад бүх цэцэрлэг дунд сургуулийн хичээл цэцэрлэгийн эрхлэгч сургуулийн захирлуудтай шууд харьцдаг. Тэд нар бүх асуудлаа шууд яам сайд руу өгдөг. Сайдын ажлын албар өгдөг. Сайдад танилцуулдаг. Сайд бодлогын төвшөнд шийдвэрээ гаргаад хэрэгжүүлж идэг. Доороос санал хүсэлт ирлээ. Авдлаа, боловсрууллаа. Сайд бодлогын төвшний тогтоол шийдвэрээ гаргадаг. Хуулийн боловсруулаад өгдөг. Энэ дунд нь энэ нэг хүнд суртал ямар хэрэгтэй юм бэ? Тэгэхээр нөгөө данхаас нь төрийн нөгөө төсвийн мөнгийг залгиад байгаа за үргэлгэн зарлах нь төр мөр бүх юм алга болж байгаа. Дээр нь сонгуул байхгүй. Зүгээр очиод энэ нэг хүн гайгүй болов гэд таамгаар сонгуул өгдөг биш. Харин яадгийн ахуй амьдрал дотор жишээ нь сумын иргэд, аймгийн иргэд бол яг манай аймгийн манай сумын ахуй амьдралыг ард иргэдийн ахуй амьдралыг өнгөрсөн хугацаанд хэн хамгийн сайн өөдөн татж чадсан. Тэр шалгарсан хүнээ их хурл суулгадаг. Ингээд яг хийсэн ажлаар нь яг бүтээсэн бүтээлээр нь амьдралд өгсөн үр дүнгээр нь хүнээ сонгоод оруулдаг болохоос угаасаа их хурлыг сонгож ирсэн зарчим тэр юм байл шүү дээ. Ерөөс сонгуул гэж юм явж байгаагүй. Харин их хурл бол зүгээр санал аваад хааныг л тодруулж ирсэн. Тэгээс их хурлд суух хүнийг бол доороос нь тэр одоо 10,000 100-ийн тэр шагсаас нь 100 өрхийг л нэг одоо 100 гэж яах жишээтэй юу шангас гээл 1000 өрхийг нэг отог гээл ингээл тэрэн дундаасаа за бид 1000 өрхийн амьдралыг энэ хүн сайжруулсан энийг ингэчт. Гэхдээ тэг энэ яг ахуй амьдрал дээр туссан гарсан үр дүн бодит юмар нь сонгодог болохоос ш тэ за энэ хүн гайг болов энэ хүн гайг болов гэж хагаад нөгөө нэг шүлсээ хүүхэд байхад юм эргэлэхтэй шүлсээ алган дээр хайж байгаа ингээд тэр шиг бид нар одоо сонгуул хийгээд байгаа байхгүй. Тэгээд үнэхээр тэр 10 өрхийнч вэ, 100 өрхийнч вэ, 1000 өрхийнч вэ, 10,000 өрхийнч вэ амьдралыг сайжруулсан хүн чинь үнэхээр амьдралын туршлагатай, үнэн зөв шударгаар шалгартсан, үнэхээр тэднийхэн төлөө явдаг, тэдний эрх ашгийг хамгаалдаг тийм хүмүүс гарч ирнэ. Тэгээ тэр хүн чинь тэр дотроос гарч ирнэ. Жишээ нь одоо юу гэдгийг Төв аймгаас их хурлд нэг хүн яг ийм замаар сонгогдлоо гэхэд Төв аймгийн сум болгоноос за манай сумын амьдралыг хамгийн сайн сайжруулсан энэ байна. За манай аймгийн хэмжээнд хамгийн сайн сайжруулсан юм байна. Ингээд шалгаруулад идэв. Тэгж жагаад сүлд нь аймагаараа хэлцээд нэгийг гаргаж ирээд их хуралдаа илгээх жишээ. Ингэхээр чи нөгөө хүн чинь өөрөө гэр орон амьдралах нь бүгд тэр Төв аймагтай. Тэгэхээр буцаал Төв аймгийн амьдралыг сайжруулах нь тэр хүний эрх ашиг. Түүнээс Төв аймгийн их хурлын гишүүн Улаанбаатарт амьдардаг. Тэгээ Төв аймагт амьдрахгүй чинь тэр Төв аймгийн хүмүүс Төв аймгийнхны амьдрал сайжирна вэ нү? Хоёртой хаяа нэг ажил. Хаяа нэг очиж уулзалт хийхээс хэтрэхгүй. Ажил хийхгүй. Ийм замбраагүй те наацх нь энэ тогтолцоонууд ингээд зүгээр тэгэл боловсролын салбарыг эрүүл мэндийн салбарыг хууль эрх зүйн салбарыг гэл одоо салбараар нь гаргацсан юм байна. Тэгээ бүгдийг ярих боломжгүй л байна л да. Ер нь өнөөдөр нийгмийн тогтолцоог өөрчлөх ёстой. За шинжилэл зайлшгүй хэрэгтэй юм байна гэдэг дээр их ер нь нийтээрэл санал нэгдэчихэд байх шиг байгаа юм л ерөнхийлөгчөөс өгсүүлэл одоо өнөөдрийн тогтолцоо болохгүй байх ийм байдалтай явахгүй гэдгийг ил тодор зарлаад ах юм. Тэгсэн мөртлөө одоо хин хизээ хийх юм бэ гэдэг бас тодорхойгүй. Тэгээд
дээрэс нь ер нь ялангуяа одоо ер нь за таны ярьж байгаа энэ үндэсрэх гүйцэл, за энэ үндэсний соёл, одоо уламжлал, за дээрэс нь ер нь энэ эх орны тухай ярьсан хүмүүсийг их одоо бүр эх орны тухай ярина гэдэг бол өөрөө баг гэмт хэрэг болчиход байна л да сүүлийн одоо популистууд одоо хуурамч эх оронч гэдэг. Уг нь эх оронч гэдэг өөрөө их сайхан үг, бахархалтай үг байсан. Одоо бүр эх оронч гэж яриул баг тэр доромжлол гутамшиг болчих гээд ийм цаг үе ирэх юм. Тэр чинь бол бас л нөгөө тархиугаалт юм шүү. Эх орныхоо төлөө дугарсан хэлснийг одоо эх оронч худлаа гэж маягаар нийгмийн сэтгэл зүг тийш нь эсрэг сөрөг эргүүлж ягаад тэгээ эх орончдыг байхгүй болгох тийм бодлого юм шүү. Тэгээ энийг чинь хэн хийх юм? Энэ өөрчлөлт шинжилт энийг хэн хийх юм? Энийг энэ төрийн эрх мэдэл дээр байгаа хүмүүс л хийн шүү дээ. Энэ 76 хуулийн өөрчилж өгнө, эрх зүйн орчныг бүрдүүлж өгнө. Тэгээ тэр 3 өндөрлөг гэж яриад байгаа. Үнэхээр өндөрлөг юм бол үнэхээр төрийн 3 тэргүүн муу юм бол тэд нар л хийх ёстой шүү. Жишээ нь би жирийн Баттутхан ямар ч эрх мэдэлгүй Баттутхан зарлиг тушаал гаргаал, тогтоол гаргаал тий эргүүлэгчийн зарлиг гаргаал, сайдын тогтоол гаргаал би хийгүү тэрийг. Өөдөөс салавч өгнө үстэй. Солиороо дагараа чи хэмжээндээ байгаараа хэрэг мэдрэ гэж хэлнэ үстэй. А тэгээд бид нар шиг одоо үнэхээр илвэгд орж ерөнхийлөгч үнэхээр тогтолцоонд байна болохгүй нэгэд илвэгд орж ерөнхийлөгч надад энийг чинь өөрчлөх бүх тогтолцоо нь байна. Та надтай уулзалтай. Уулзъя гэд би танд 2 удаа санал тавьсан. Уулзахгүй юм байл шүү дээ. Албан тоотод хариулт өгөхгүй юм байл шүү. Тий? Тэгээд ингээд гарц гаргалгаа энд байна. Өөрсдөд нь байхгүй гэж болно шүү дээ. Хүн ямар бүгдийг мэдэх албатай ш. Өөрсдөд нь энийг өөрчлөх гарц гаргалгаа байхгүй гэж болно. Гэхдээ бидрэг дуудаад энийг саналыг авчих л та. Иргэдийн хувьд бол за 2016 оны сонгуулийг ярих юм. За 16 онд одоо нэг эднэрийг одоо мэдснээс хойш одоо алийн болгоо ингээд явсараад энэ хүрсэн. Одоо тэгээ 16 онд л өөрчлөх байх та гэт нэг хэсэг тийм хүлээлт байна. Өөрчилж чадах уу? 16 онд өөрчлөхгүй. Энэ хүмүүс л өөрчлөгдөхгүй бол 16 он, 20 он, 24 он хизээч өөрчлөгдөх. Одоо ингээд л яваад байгаа. Одоо та нар харалта хүн нам гээл нэг баахан баруунд бэлтгэгдсэн тэр эдийн засгийн халуурчид санхүүгийн халуурчдын гар хөл болж бэлтгэгдсэн энэ одоо саарл ордонд сууж байгаа хүмүүсийн 2 дугаар ээлжихэн хүн нам дээр төвлөрөөд гараад ирлээ шүү. Тэгээд одоо хүн нам гэдэг чинь 16 оны сонгуульд нэлээд хүчтэй орох гэж байгаа шүү. Тий. Гэхдээ тэд нар чиг сайхан юм яриад байгаа шүү. Одоо хүн үзлийг хүн төвтэй үзэл бий болгоно. Одоо Монголын ард түмэн тийм юм тордогдох өнгөрсөн баг. Өө чихэн дээр нь цэцэг ургуул дууссан шүү дээ. Тий. Би л итгэхгүй байгаа. Яагаад тэгэхээр би ардчилсан намд би Монгол ардын хувьсгалт намыг дэмждэг байгаагүй. Хичнээн гишүүн уулж гүйж ороогүй ч гэсэн би ардчилсан намыг дэмждэг байсан. Гэтэл ардчилсан нам миний итгэлийг алдсаар агаад би сүулдэ дэмжихээ байсан. Тэгээ одоо надад дэмждэг нам байдгүй. Бүгдөө худлаа ярьдаг. Би бол бүгдэнд нь итгэл алдарсан. Тэр итгэл энэ намуудын нэр дээр энэ саарл ордон дотор 90 оноос хойш суусан энэ бүх хүмүүст би итгэдэг. Та одоо 16 онд нэр дэвших үү? Гэхдээ дэвших гэхээр надад ч мөнгө санхүү байхгүй. Уг нь бол би дэвших гэж бодсон. Тэгэхээр чи одоо мөнгө санхүү байхгүй, энэ эдийн засгийн хямарцсан. Тэгээ энэ улс төрт чинь би эднэр шиг их мөнгөөр орохгүй л дээ. Тэгээ бага хэмжээний мөнгөөр орно. Тэгтэл надад тэр мөнгө нь алга. Тэгэхээр одоо яах юм мэдэхгүй л байна. Мөнгөтэй бол улс төрт. Яг хүмүүс бол надад хэлж илэн та бүх ард түмэндээ хандаад илвэгд орж ерөөлөгч Тэмүүжин их хурлын гишүүн төр ард түмэнд хандаад одоо мөнгө төгрөг гуйж ханд гуйж агаад орж исэн тэрэн шиг ороочлоо гэж чинь. Тэгээд би ганцаараа орооч бас юу өөрчлөх. Тэнд нэг шүүмжлэгчийг л нэмэх юм биш. Нэг шүүмжлэгчийг л нэмэн те. Одоо Уянгаа Ганбаатарыг нэгээр нэмэн штэ. Тэгэхээр үр дүн байна уу бас. Эн чин эрх мэдэлээр байгаа хүмүүс нь л одоо заавал эднэр аваад энэ Баттутханд байгаа энэ загвар гарц гаргалгаа энэ юмнуудыг аваад хэрэгэлчүүл би заавал тэр улс төрд орж тийм зай бүгэл суумааргүй шүү, буугуул суумааргүй шүү. Над хийх ажил зөндөө энэ судалгаагаа хэмээрээ номоо өчмөр байна. Дэлхий рүү явж лекц уушмаар энэ суухан хамаг юм чинь бидрийг хүлээхгүй дэлхий рүү гараад эхэлчлээ. Эний чи энд эндээс лекц урилгууд ирээд байна. Одоо эний чинь дэлхийд хүрэх ажил. Тэгэл энэ олон номны орчуулга гэд хийх юм их байна шүү. Тэгтэл чин би одоо тэнд ороод хэрүүлээгээ суумааргүй шүү. Гэтэл цагаа тэгэл одоо эний чинь Монгол ингээд илгээрээ хөвтөд бүх талаараа унаад байна. Амар хэцүү болж байна. Тэгэхээр одоо эний чинь төлөө бас орвол хувь нэмрээ үзүүлчих юм болов уу гэж бодох юм. Тэгээ орох гэхээр бас нөгөө л мөнгө санхүү. Мань митийн ганц сул тал бол тэр мөнгө санхүү байхгүй. Угаасаа оюуны хүн хизээч мөнгөтэй явлаа. Хизээч мөнгөтэй байлаа. Тэгээд одоо ард түмнээс гуй ихэр хөрхийн ард түмэн чи өнөөдөр урдаа яа гэж юу Баттутхны улс төрд орох мөнгө санхүү өргөх энэ ядарч байгаа ард түмний чинь дээр нь гуйлгуугаа зогсох бас хэцүү шүү дээ. Ганцаараа нэгэнт орохоор одоо юмыг өөрчлөхгүй учраас нэлээд том өргөн хүрээнд одоо баг болж орох хэрэгтэй юм шүү.
Тэгсэн тохиолдолд нөгөө л нэг улс төрийн наам. Тэгээд баг бүрдүүлэх гэхээр яг хүн нам шиг баг бүрдэх гэдэг байгаа байхгүй. Бас л нөгөө баруунд явцсан. Барууны нөгөө эдийн засгийн алуурч санхүүгийн алуурчдын онол хуулиар толгоогоо угаалгацсан. Тэгээд тэрийг хамгийн зөв гэд хартсан. Тэгээд би бол дандаа уламжлалаар явъя гэдэг хүн биш л дээ. Уламжил шинжил хоёрыг хослуулж ээж л юм хүчтэй байдаг. Би тэгээд хэлдэг штэ. Шувуу хоёр далжигүүр хоёулангийн дэвжиж өндөрт хөөрдөг. Яг тэрэн шиг уламжлалаа нэг талтаа аав, нөгөө талтаа шинжил аав. Баруунаас авах юм аав, эцэг дээдсээс авах юм аав. Үүх түүхээс авах юм аав. Хоёулангийн нийлүүлж ээж, хоёулангийнх нь алдаа оноон дээр сургамж авчиж ирээдүйд явах гарц гаргалгаа юм харах байхгүй. Тэгээ одоо яг л тийм төвшөнд бид нар хийгээл байна л да. Тэгтэл яг баг бүрдүүлнэхэд бол бүгдээрээ энэ өнөөдрийн тогтолцоогоор явцсан. Жохон тарих уянтай гайгүй хүмүүсийг ингээд сонгоол уулзч ин л да уулзч. Тэгээд бүгд одоо Монголыг өөрчлөмөр байна гэдэг нэг санал нэгдэж байна. Гэвч цаатлах язгуур сэтгэл зүрхнийх нь язгуур бодол нөгөө л барууны юм дээр байх. Гэхдээ энэ монголчуудын нэг юм одоо нэгдэж чаддгүй одоо хувь хувьдаа л одоо хувиа борлуулж даваа шарлуулсан тийм зан ер нь төрөлхийн зан юм уу? Эсвэл ер нь нэг нэгэндээ дургу нэг юм одоо тамийн тогооны үлгэр гэлэрдэг шүү дээ. Энэ ер нь бий болсон зан уу? Өнөөдөр болтол яг энэ хэвээрэл байгаад байгаа. Яах вэ? Тэгээ монголчууд ч нөгөө нүүдэлчин амьдралтай тэгэл уулын нэг тараал те. Тэгэл нөгөө 5 тусгаар тогтнолоо амьдрал дээр бүх талаараа олцсон байсан учраас хүнээс гуйдгүй амьдрал ахуй хэн нэгнээс ямар нэг юмнаас хамааралтай байдаг. Одоо жишээ нь Монголын өнөөдөр амьдрал доллараас хамааралтай. Тэгэл нөгөө гадны хөрөнгө оруулалт зогссон гэл доллар нь орж ирэх урсгалан зогсон гутал эдийн засаг нь унаал, санхүү нь унаал, ингээл бизнес нь унаал, ингээл хамаг юма татчихуунагаж байна. Тэгээ эн чи яа тийм Америкээс хамааралтай, доллараас хамааралтай болсон. Тэгтэл монголчуудын хол тийм байдаг. Тэнд дэлхийн өрөвжөөсөн ч энд 5 уншуу малаа маллал идэх ухтаага өмс зүгтэг ахуу бүх юмтайгаа байж идэг. Тэгэхээр монголчууд хайцангу бие дааж оршиж ирсэн. Ийм бүх юмараа хүнээс гуйлгчил, царайчилж хүнээс хамааралтай оршиж байгаагүй болохоор одоо тэр байдал нь өнөөдөр энэ нэгдэж нийлэгт нь бас тодорхой хэмжээгээр нөлөөлдөг юм шиг. Нэг талаасаа. Нөгөө талаасаа хувь хүн сэтгэл зүйн талаасаа бол монгол хүмүүст бол бич одоо мундаг, бич мундаг гэдэг нэг юм бодол байдаг. Яагаад ч удирдахч лидерийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Өөрөөсөө илүү хүнийг одоо хүлээн зөвшөөрч чадахгүй. Нэгдүгээр өөрөөсөө илүү хүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй, илүү мэдлэг ухааныг хүлээн зөвшөөрч чадахгүй, илүү авьяас чадварыг хүлээж чадахгүй. Хоёрдугаарт яадаг вэхээр би бүхний удирдагч. Одоо та нар хардаа надад баг өдөрт нэг хүн нэг залуу орж ирж уулзаж байна. Юу гэхээр би нэг ийм төрөмс байгуулсан. Энэ дээр та нарыг нэгтгэх гэсэн. Тэгсэн та нар нэгдэг нь жавхлан баттах нь нөгөө баяр бүгд байж байгаа байхгүй нийгмийн хийж бүтээсэн хүмүүс. Гэхдээ бид нар өдний хүртэл үйл хэрэгээрээ зүтгээд энэ хүрсэн хүмүүс юу ч хийгээгүй нэг 20 хэдэн настай дөнгөж бүртгүүлсэн төрөмс байгууллага дээр бид нар очиж нэгдэх үү? Тань дээр нэгдэе гэж орж ирүүлнэ хэрэг байхгүй. Бид нар хийж бүтээсэн хүмүүс нэг төвшний хүмүүс бас хоорондоо нэгдэх асуудлыг ярьж болно тийм. Ийм байхгүй. Гэтэл нэг юу ч хийгээгүй шушмаа. Тэгээд дөнгөж нэг төрөмс байгууллага байгуулсан гिचлэгнээс нь дөнгөж хэвлэлтийн үнээр үнэрч байгаа 2 3 он жоо нөхөр ирээд та нарыг би нэгтгэх гэсэн ингээд. Тэгэхээр би удирдахч гэж бодоод байна ш. Та нар миний одоо зарц зараалууд шадар туслахууд гэж хараад байгаа байхгүй. Тэгэхэд энэ хүн удирдахч байна гэж харахгүй байгаа байхгүй. Тий. Тэгээ би бол хэлсэн л дээ. Тэр харцаагаан гэдэгний эдийн засгийн нэвтрүүлгээр ороод үнэхээр миний тархинд миний оюунд намайг бол Монголын ард түмэн эрдэм судалгааны хүн, оюуны хүн лектор гэдгээр нь хүлээн зөвшөөрсөн. Улс төрч гэдгээр нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яг тэгэхээр би ч тэр талаа харуулаагүй. Гэвч миний дотоодод улс төрийн асар их мэдлэг чадвар байна. Гаргац гаргалгаа онол хууль байна. Би энийг Монголын төлөө зориулмаар байна. Монгол улс үндэстэн ч гэсэн энийг авч ашиглах ёстой. Ёстой гэж би тэр нэвтрүүлгээр хэлсэн. Харамсалтай нь одоо энийг ойлгох хүлээн зөвшөөрөх тийм хүн одоогор алга байна. Та бүхний чи одоо жавхлан гэснээс за жавхлан Чингис хааны активын даваан юм за таныг гэд ингээд нэг мөрөөдлийн баг гэж байгуулж одоо зохиомлоор бий болгочоод тэгээд одоо бүр хошин шог хүртэл тоглоод явж байгаа юм шүү дээ. Гэхдээ яах вэ эцсийн ирүү хугаардаг идүүлсэн дав ургадаг гэж. Ер нь нийгмийн оюун санаа ямар доо төвшөнд, ямар ялзарлын төвшөнд, дээр нь урлагийн төвшин, урлагийн бүтээлийн төвшин ямар доо төвшөнд байгааг харуулж байгаа юм л та. Тий. За яах вэ одоо тэр би бол алтаар гулгдаг бөөлждөг хүн шиг байгаагүй шүү дээ. Би тэрний чинь хажууд энэ шинжлэх ухааны 20-од толгуур салбарыг уншицсан, энэ философиг өрн дорны гүн ухааныг үзсэн, энэ 3 том шашны гүн ухаан руу ороод судалгаа хийсэн. Ингээд эзотерикс энергетик руу орцсон суугаан гэдэг имийг сэргээгээд ингээд явцсан. Би тэр хүнтэй одоо харьцуулах хүн бол арайч биш байхгүй. Тэгээ яг хөө тэр хүмүүс надад хэлж илээ интернет тэр орчинд бол
нөгөө тэрийг яасан чинь тэр миний дүр тоглож байгаа залууг ерөөсөө та нар тэр хүний лекц мэгцийг сонсноо тэгээд ерөөсөө комментууд нь тэдрийг зүгээр болж ин л тэгж ин л. Тэгээ сая ч гэсэн бас нэг хүн л одоо энэ Баттхан улс төрд орохын гинэ гэл ингээл интернет тавьчихсан чинь доор нь тэгээ яа тийм улс төр болохын тулд тусгай сургууль төгсдөг юм улс төрч болохын тусгай сургууль төгсдөг юм уу? Харин ч энэ хүн чинь амьдралаараа бэлтгэгдсэн Монголын төлөө үе явах хүн гэдэг үйл хэрэгээр харуулсан. Зүгээр нэг оюутны ширээний араас улс төрд ороогүй. Зүгээр нэг сэтгүүлч юуны ширээний араас магистрийн ширээний араас улс төрд ороо. Энэ хүн чинь өнөөдөр хүртэл зовлон жаргалаараа Монголын төлөө ажилласан, хийсэн, бүтээсэн юмтай хэл хүүхтэй. Энэ хүн яагаад орж болохгүй гэж. Тэр байтхаа юмнууд нь хийж бүтээгээгүй мэдлэг босрол нөрөхгүй юмуд орчхоод их хурлын гишүүн сайд болоо явж байна. Яагаад энэ хүн орж болохгүй гэд ерөөсөө ард түмэн биччихээн л гэж хүмүүс надад хэлж ил байлээ л дээ. Би дэ тэр дотор нь ороод идэгчгүй шаардлагач байхгүй. Гэхдээ нийгэм бол одоо Баттухныг нэг юм дарах гэсэн, доош нээх гэсэн, доромжлох гэсэн нэг юм юмнасаа нийгэм аль хэдийн гарцсан шүү дээ. Энэ ард түмэн чинь тарих оюунараач ухаарч जैन, зовлонгоорооч ухаарч जैन. Ирж яваад цаг үеч ухааруулж जैन энэ ард түмнийг. Тэгээ энэ ухаан ард түмэн ч өдрөөс өдөр тухаантай болоод багт нь өөдөөс нь ингээл бүр нэг 90-ад оны юм яриа л тий хоцрогдсон 20 жилээр хоцрогдсон. Одоо солиотой галзуу хүн шиг юм яриа суухаар чинь энэ ард түмэн одоо уурсч эхэлж шít. Дээр нь эдийн засаг ингээл энэ төр засаг шиг байхгүй. Энэ улс орн ингээл өдрөөс өдөрт эмх цэгцгүй болоод энэ ард түмний уур хүрчээ. Тэгээд удахгүй энэ уур оргилдоо хүрэхээр тэгээд нэг тесрэлт болох байх л та. Тэгээд тэрнээс өмнө энэ төр засаг алдаагаа ойлгож энэ ард түмнийг тайвшруулж чадвал их юм чадахгүй бол тэгээд энэ тесрэлдэг жамтай тесрээд өөрчлөлт хийдэг жамтай. Та бол уг нь физикч хүн шүү дээ. Одоо шинжлэх ухааны хүн. Тэгээд яаж яваад ингээд Монгол суу ухаан за ингээд та Монгол орныг хамарсан маш том суу ухааны цуврал лекцийг одоо уншлаа. Энэ хэмжээнд юу яагаад энэ лөө орох болсон бэ? Үгүй яг шинжлэх ухаан дотор чинь шинжлэх ухаан бол өнөөдрийн хүн төрөлхтний албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хамгийн том танин мэдхүйн салбар мөн. Өнөөдрийн хүн төрөлхтний мууч сайн ч алдаатай оноотойч эрэмдэг зэрэмдэгч хүн төрөлхтний соёл иргэншил хөгжил дэвшил гэж байгаа юмыг тодорхой хэмжээгээр чирээд өнөөдрийн түвшинд аваад ирсэн шинжлэх ухааны мэдлэг мөн. Энийг бол үүсэхгүй хүлээн зөвшөөрч байгаа. Харин одоо өнөөдрийн хүрсэн түвшин хангалтгүй байна. Жишээ нь 21-р зууны ийм мундаг Монгол улс өнөөдөр ийм хэцүү, ийм ядуу, ийм өрөвдөлтөй сууж шít. Дампуурлаа зарлах гэж байгаа 14 улсын 8 жагссан байна гэж одоо цааш шүүгч шít. Би энэ тэгээ Чингис хааны удмын Монгол улс байхгүй. Тэгэхээр шинжлэх ухаанд шийдэж чадсан юм олон юм байгаа ч гэсэн шийдэж чадаагүй олон юм байгаа байхгүй. Тэр шийдэж чадаагүй юмыг шийдэх ямар гарц гаргалгаа байна. Өөр ямар салбарт танин мэдгүй мэдлэгийн ямар салбарт ямар гарц гаргалгаа байна гэж хүн чинь зогсдгүй юм билээ л дээ. Хайгаал ихэл. Хайж явсаар байгаа л тэр шашны ч уншлаа, философийн ч уншлаа, эзотерик синергетикийн ч орлоо, эцэст нь суугаан руу орлоо. Ганц суугаанаар зогссонгүй. Би одоо суугааныг гаргаад Монголын ард түмэнд хүргэц. Дараа нь одоо би Монгол хүн байхын ухаан руу орлоо. Сая энэ хавар Монгол хүн байхын ухаан, Монгол хүн байхын учир гээд 100 цуврал лекц хийчихлээ. Одоо энүүгээр Монгол хүн байх, Монгол хүний судар гэдэг ийм том хоёр ботном бүтээж. Дараагаар мөнгө тэнгэрийн ухааныг гаргаад тавьчихлаа. Гэхдээ энэ дотор одоо би энэ зөв хөгжил дэвшлийн ухааныг гаргаж тавих гэж сууж байна. Хүн төрөлхтний боолчлогдсон 21-р зууны боолчлогдсон дэлхий ба Монгол аврал гэдэг ном бичээд дэлхий рүү гаргах гэж байна. Араас нь энэ арчлын эрэлт гэдэг номыг англи дээр бичээд одоо Америкт хэвлэх гээд хөөцөлж байна. Араас нь байгалийн арчил, Монгол арчил гэдэг. Хүн төрөлхтөнд энэ арчил гэж юу юм бэ гэдэг зааж өгөхгүй бол болохгүй байна. Тэгээд сая дээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Обама гэдэг хүн бид нар ер нь энэ арчлыг их буруу тогтоосон байна, буруу байгуулсан байна гэдгээ мэдэгдлээ шүү дээ. Тэгтэл Билл Клинтон болон төрийн нарийн бичгийн дарга байсан нөгөө эмэгтэй чи хэм блэ? Нөгөө манад ирээд нэг хонохгүй явцдаг. Хиллари юу? Биш ээ, Хиллари биш. Ингээд нэг хэд хэдэн Америкийн төрийн нарийн бичгийн дарга болон түүнээс дээш төвшөнд ерөнхийлөгч байсан хүмүүс бол ийм зузаан номнууд гаргачихлаа. Арчлыг бид нар байгуулж чадсангүй, тогтоож чадсангүй, өөртөө хүлээн зөвшөөрөв. Тэгээд сая одоо миний нөгөө арчлын эрэлт гэдэг ном англи дээр очуулагдсан. Америкт хэвлүүлэх гээд тэнд байгаа нэг хэсэг монголчууд ажиллаж байна л да. Тэгэхээр энэ юу хэлээд байгаа юм гэхээр хүн төрөлхтөн нэгэнт арчлыг байгуулж чадаагүйгээ өнөөдөр арчлын эцэг орон Америк зарлж байгаа юм чинь тэгвэл тэр арчлыг чинь Чингис хаан байгуулсан байхгүй. Тэгээ Монгол арчил. Тэр арчил нь Монгол арчил нь байгалийн арчил дээр тулгуурсан. Тийм учраас арчлын эрэлт, байгалийн арчил, Монгол арчил гэдэг гурван бат номыг бичээд одоо ингээд яаж юм. Тэгэхээр энэ бүх номнууд чинь гарц гаргалгааг л заагаад байгаа байхгүй юу? Нөгөө гарц гаргалгаа энэ дотор нөгөө миний шийдэл мэдл бүх юм чи яваад байгаа. Тэгээ энэ дэлхий рүү гараад ирэхээр бас нэг хэдэн жилийн дараагаас дэлхийн сэхэлэг гэсэн энийг уншаад ирвэл хөө энд чинь юм байгаа юм бэ гэд хошуурвал манай энэ саарл ордон дотор сууж байгаа хэд хошуурах байх л та дагаад тэр бол эдэр хошуурахгүй л дээ. Өөрсдийнхөө юмыг бол таадгүй
одоо гадны юм бол одоо их мундаг гэж үзэн шүү дээ тий. Тийм учраас одоо Монгол хүн биш, Монгол хүний оюун сэтгэхгүй бол юу ч биш. Гадаад хүний бодсон сэтгсэн, Америк хүний бодсон сэтгсэн, еврей хүний бодсон сэтгсэн л мундаг гэж бодож байгаа шүү дээ. Тэр өөрсдөө тийм юмар одоо суралцсан, боловсрцсан улсууд чинь. Та энэ олон одоо зэрэг энэ олон зүйлийг уншиж судлах, за дээрэс нь гаргалгаа хийх, ном бичих гэд энэ бол асар их судалгаа, за цаг зав, асар их одоо төвчээр хөдөлмөр шаардсан ажил багт. Энэ болгоныг одоо яаж зохицуулдаг юм бэ? Үнэхээр одоо бид нар нэг зүйлийн одоо цааталт гаргахад л мэдэхгүй хүний нас юу н хүрх юм уу? Тийм байхад таа чинь. Тий, яг хүмүүс тэгдэм Баттхон чиний бичсэн номыг уншиж амжихгүй байхад чи бичиж амжаад байгаа. Тий. Бичсэн номыг чи уншаад ухаарч амжихгүй байхад чи гарц гаргалгыг заагаад байгаа. Шийдлийг яриад байгаа юм. Надад бол Монголын ихээ оюунлаг хүмүүс бол тэгж хэлдэг. Цөөхөн ч гэсэн хүн тэгж хэлдэг. Тэгээ би бол хин хинээс илүү их хурдтай. Ухаарах, унших маань ч хурдтай, сэтгэх маань ч хурдтай, ухаарах маань ч хурдтай, ойлгох маань ч хурдтай, хийх маань ч хурдтай. Тийм учраас надад нэг цаанаасаа байглас цайс нэг тийм гал амин чанар байдгийг. Гал махбод гал амин чанар байдаг. Бид их хурдтай ажилдаг. Дээр нь цагийн маш зөв менежмент хэрэгтэй. Амьдралаа хуваана гэж байдгийг. Одоо хүмүүс цагаа хуваана гэж. Тий, одоо энэ цаг гэдэг юм бол үнэхээр хүмүүс бол цагаа хувааж чадахгүй байгаа. Цагийн хуваалт хийж чадахгүй, цагаа хувааж чадахгүй. Дээр нь амьдралаа хувааж чадахгүй. Шаардлагатай юм руу амьдралаа. Баттхан хов хүү юм чи өөрөө амьдрна. Эрүүл мэндэ бодно, оюун тархиа бодно, хөгжил дэвшлээ бодно, үр хөвгтэй бодно, гэр орноо амьдрал ахуйгаа бодно, академи бодно, шавнараа бодно, лекц сургалтаа бодно, ард түмнээ бодно, соён гэгэрүүлэх ажлаа бодно, эрдэм судалгааны ажлаа бодно, номоо бичнэ, гарц гаргалгаагаа бодно, шийдлээ бодно гэнэ. Эн чин зүгээр цагаа зөв хуваарлах хэрэгтэй. Өглөө 30 минут уншичдаг, орой 30 минут уншичдаг. Мөн үү? Өглөө 30 минут бодчихдаг, орой 30 минут бодчихдаг. Тэ? Тэр хоорондоо бодож хоорондоо гарц гаргалгаа ухаарс гээд бүх юмаа хийчдэг. Өдөрт нь хүүхдтэй хичээлийн нийлэх, хүүхдтэйгээ ажиллахын төлөө 3 цагийг зарцуулчихдаг. Тэ? Академи дээрээ 8 цагийн зарцуулчихдаг. Арга гэртээ 5 цагийн зарцуулчихдаг гэдэг. Цагаа зөв хуваарлах хэрэгтэй байхгүй. Тэгээд өдрийнхөө цагийг зөв хуваарлаад ирэхээр сарынхаа жилийнхээ цагийг зөв хуваарлаад. За, хаврын улиралд юу хийх юм? Өвлийн улиралд юу хийх юм? Намрын улиралд юу хийх юм? Зуны улиралд юу хийх юм? Тэгээд хажуугаар нэг тахилга тайлга яваад хийж юм. Тахилга тайлга гэснээс та ч бас одоо тэнгэрийн улаач хүн штэ. Тэгээд тэр тэнгэрийн үйл рүү бас яагаад орох болсон бэ? Нөгөө бөө одоо энэ мөнх тэнгэр гэдэг ингэж ярихаар нөгөө талд нь одоо шинжлэх ухаан гэдэг энэ хоёрыг эсрэг хүцүүлж их тавьдаг штэ. Тэгтэл та одоо нөгөө шинжлэх ухааныг гэж дээрэс нь нөгөө мөнх тэнгэр бөөгийн шашин одоо тэгээд тэрлэг хүртэл яваад орчихсон. Энэ яаж яваад? Үгүй хүн ингээд нүд уншихгүй сэтгэхгүй гэж үг байдаг. Уншаад сэтгэдэг болсныхаа дараа бодод тунгаагаад ухаарч ойлгоод ингээд ирэхин цагт энэ хүн төрлөختний энэ түүхийнхээ турш янз бүрийн үндэстэн ард түмний бүтээсэн оюуны өв соёл асар их байна. Тэр оюуны өв соёлыг энэ шашинч одоо буруу, энэ суугаанч буруу, энэ бөөнч буруу худлаа тэнэг, энэ нь ч одоо залмих, энэ шинжлэх ухаан ч ингээд байхаар хүнд эн чинь нэг юм болж цогцлохгүй. Баттхан энэ бүгдийг суралцаад бүгдэнд нь авч гээх ухаанаар харьцаад хаяхыг хаяад авахыг аваад бүгдийг ингээд нэг тарих нэг оюун ухаанд цогцлоогоод ирэхин цагт эн чинь сая миний оюуны өв соёл болж шít. Энэ их цараатай өв соёлоороо би цараатай хийж бүтээгээд амьдарч болж байгаа байхгүй. Хүний мэдлэг ухаан хэдий ч нэ явцуу байна. Зөвхөн шинжлэх ухаанаар хязгаарлагдана, зөвхөн шашнаар хязгаарлагдана, зөвхөн суу ухаанаар хязгаарлагдана, зөвхөн одоо юу гэдгийг техник технологиор хязгаарлагдана. Энэ хэрээрэл хүний мэдлэг оюун, хүний амьдрах цараа хүрээ, хийж бүтээх цараа хүрээ хязгаарлагдана л гэдэг юм. Хэдий ч нэ л өргөн байна, мэдлэг хэдий ч нэ өргөн байна, хүн төдий ч нэ мэдлэгээр л бүх юмыг хийж бүтээж байгаа юм чинь. Тэдий ч нэ хүн олон салбар руу орж бүтээж бол. Тэгэхээр дээр үүд нэг ийм үг байсан. Хоёр туулаа хөөсөн ан чи хоосоо гэж. Тэгтэл олон санаа оргож босно гэх. Тий, олон санаа оргож бас. Гэсэн олон санаа оргож босхгүйгээр ингээ хийж болж шít. Хүн өөрөө тэрэндээ бат журамтай, үнэн журамтай, дэг журамтай, ёс журамтай байх хэрэгтэй юм байна. Нэгийг үзэл сонин дээрээ сооголцсон, сонио буухаар хооголцсон гэчээр нэгийг үзэж гой санагдаж явж яснаа. Сонио буунгууд хайчихал, нийшээ үсчээл. Ийм хүн л юмд хүрдэг. Бүгдийн зэрэг хөөцөлтөд бүгдийнх нь ард гараад тууштай төлбөртэй явал болдгийм байна. Та мөнх тэнгэртэй холбогдсноор одоо хамгийн том таны нээсэн, өөртөө нээсэн зүйл юу вэ? Мөнх тэнгэртэй холбогдсноор би бол тэндээс өгөгдөл гэдэг мэдээлэл гэдэг юмыг авч ажиллаж ахуй амьдрал дээр хэрэгжилж явна. Тэр мөнх тэнгэр гэдэг бол өөрөө орчлонгийн мэдээллийн сан.
Өнөөдөр номын сан гэдэг нэг мэдээллийн сан байна. Их сургууль гэдэг нэг мэдээллийн сан байна. Интернет гэдэг нэг мэдээллийн сан байна. Тэр үтгэл бидний удам гээ хоромсоо мөртөл мэдээллийн сан байна. Бидний тарих хүртэл нэг мэдээллийн сан. Яг хүнтэй ярилцна гэдэг чинь тэр мэдээллийн сангаас нь л суралцж чинь гэсэн үг шүү дээ. А гэтэл та хоёр өнөөдөр ярилцлах хүртэл яг тэр байхгүй. Тэгээ би ярихгүй бол миний тархинд байгаа мэдээлэл гарч ирэхгүй шүү дээ. Тэгээ яг тийм. Тэгэхээр зэрэг орчлонд хүртэл өөрт нь мэдээлэл байна. Одоо шинжлэх ухаан цэцгийг судлаад цэцэгний тухай бүх юмыг гаргаад ирж байна. Тэгтэл тэндээ талд нь очиод нэг уулыг судлаад уулын тухай бүх юм. Нэг одыг судлаад бүх юм. Тэгэхээр тэр навч цэцэг, уул, ус, од, нар, сар бүгдээр өөрөө мэдээллийн сан баг. Яг тэрэн шиг энэ бүх мэдээллийн санг нэгтгсэн том глобал ерөнхий нэг мэдээллийн сан байна. Тэрийг л монголчууд мөнх тэнгэр гэж хэлсэн байна. Түүнээс биш мөнх тэнгэр гэдэг бол эд шид далд хүч шүтлэг биш л ерөөсөө биш. Мухарс бүрч биш. Тэгэхээр Чингис хаан мөнх тэнгэр гэжсэн мөнх тэнгэртэй харьцаад тэндээс мэдлэг мэдээл аваад ашиглаж байсан баг. Тэгэхээр өнөөдрийн хүн төрлөختөн цаасан дээр хараар өчтсөн хэвлэмэл ном уншиж мэдээл авч байгаа. Интернет орж уншиж мэдээл авч байгаа бол монголчууд мөнх